За тэгэхээр өнөөдрийн эхний зочин маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бол бидэд өглөө хэлжсэн илэгний С вирус гэж яг юу гэлээд байгаа юм бэ? Энэхлийн эмчилгээ Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа элэг бүтэн Монгол энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөөр Аз фарм эмч төлөөлөгч Хулан маань хүрэлцэн ирсэн байна. Өглөө нэнд. Өглөө нэнд. За Хулангийн өглөө яаж эхэлдэг вэ? Өглөө босоод ажилдаа. Хэр эрт босдог вэ? За гайгүй. За өглөө нааш ирэхэд ер нь гадаа цагаагаар хэрвэн замын хөдөлгөөн хэрвэн. Замын хөдөлгөөн яг ажлын эхний өдөр учраас байна. Тэгээд бас агаар бас харьцангуй гайгүй та бахта сайхан байна. Гайгүй сайхан өглөө байна. Бид чинь болохоор өглөө нөгөө 5 өнгөрөг өрөөд ирдэг. Тэгэхээр тэрнээс хойш одоо л яг эд нөгөө нэг ингээл божил хөдөлгөөн эхэлж байгаа. Харанхуй шин нэрчдэг болохоор. Тэгээ нөгөө гадаа цацварсан болохоор агаар бас гайгүй баг. За тэгэхээр мэдээж илэгний өвчлөл, илэгний С вирусын талаар С вирус гэж юу яг юугаа хэлээд байгаа яг үүсгч нь юу гэдгийг те. Тэгээ Монгол улсын хэмжээнд ерөнхийдөө бол энэ тархалт нь хэр байдаг. За, илэгний С вирус гэдэг бол ер нь бол илгийг 5 төрлийн вирус халдварлуулж өвчлүүлдэг. За, тэрний одоо бидний өнөөдөр ярьж байгаа сэдэв бол С вирус байгаа. За, энэ илгийг өвчлүүлээд байгаа халдварлуулаад байгаа 5 төрлийн вирус маань дотроо 2 төрлийн замаар дамждаг. За, бидний нөгөө багада одоо шарлаад идэг гэдэг дэлгэрэнгүй сайн мэддэг шар бол бохирын шар буюу ам гараар дамжиж халдварладаг шар байгаа. За, нөгөө хоёр нь Б, С вирус маань бол цус болон цусан бүтээгдэхүүн төвгөр бохирлогдсон багаарт хөрөмжөөр халддаг ийм онцлогтой байгаа. За, тэгэхээр С вирусын халдвар бол манай Монгол улсын хэмжээнд ойролцоогоор 52 орчим мянган хүн халдвартай байна гэсэн тоо баримт байдаг. За, одоогийн байдлаар бол С вирусын эсрэг шин эмчилгээ орж ирснээс хойш давхарцсан тоогоор 8000 орчим хүн бүрэн ууж дууссан болон ууж байгаа гэсэн эмчилэг тодорхой одоо ямар нэгэн байдлаар эмчилгээнд хамрагдсан гэсэн тийм тоо баримт байгаа. Цаашдаа бол одоо 40 гаруй мянган хүн бол эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн ийм тоо судалгаа байт юм лээ. Хэр хугацаанд одоо энэ 8000 хүн эмчилгээнд хамрагдаад эерэг үр дүн гарсан байна. За, манай Монгол улсад бол 2015 онд хамгийн анх эхлээд Харуны гэдэг нэртэй эмээр орж ирсэн байгаа. За, тэгэхээр 2015 оноос хойш буюу үндсэндээ 2 жил явж байгаа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд С вирус бол гээд за С вирус нь бол арилжиж байгаа юм байна. За тэнгууд нөгөө нэг Б вирус бол бусад вирусыг идэх бол боломжгүй. Манайд нөгөө нэг вируснуудынхаа ялгааг хүмүүс мэддэг байхгүй. За одоо бид хүмүүс бол нөгөө багада шприцний шар авчихсан баа гэдэг ч юм ингээд тоглоом шоглоом болгоод ингээд өнгөрчдөг С вирустэй вирусгүй энэ дээр өөрөөсөө нэг тийм ач холбогдол өгдөг л дээ хүмүүс тоохгүй яваад байдаг. Тэгэхээр ингээд энэ тоохгүй явах нь ямар хор уршигтай байгаа юм бэ? С вирусны ер нь яг ямар ялгаатай байгаа. За бидний нөгөө багада тусаад байгаа гэдэг тэр одоо нөгөө халдварт шар гэдэг бохирын шар гэдэг А шар маань бол тухайн үедээ цочмог шинж тэмдгээр илэрдэг боловч илгэндээ буцаад одоо их хоруу чанар үзүүлэлгүйгээр эдгэрчдэг юм өвчин байна. Тийм учраас тэр бол одоо яг илгэнд үлдэж цөхөх нь бол бага. Гэтэл энэ С болон Б вирус маань бол одоо хэрвээ ялангуяа С вирус бол тий хэрвээ элиминац болохгүй болвол илгээ одоо 15-аас 20 жилийн дараа хатуурал цаашдаа хавдарт хүргэдэг ийм эмгэг жамыг үүсгдэг ийм өвчин байхгүй юу. Тэгэхээр хамгийн гол яагаад одоо энэ Монгол Улсын засгийн газраас бүхэл бүтэн хөтөлбөр гаргаад элэг бүтэн Монгол гэж хөтөлбөр гаргаад 2020 он хүртлийн С вирусын халдварыг бүрэн эмчлэх боломжтой гэж зорилт таваад ингэж ажиллаж байгаа гэхээр ерөөсөө манай Монгол улс чинь ингэж судалгаа хийгээд үзэхээр хорт хавдрын өвчлөлөөрөө буюу нас баралтаараа дэлхийн дунджаас 8 дахин өндөр байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө дэлхийн хэмжээнд хорт хавдраар илгэний хорт хавдраар нас ордог хүмүүсээс бид нар даруй 8 дахин илүү хүн тэр өвчнөр нас орж ийн гэхээр бид нарт одоо ямар их аюултай байдалд хүрсэн байгаа нь бол мэдэгдээд байна л да. Тэгэхээр энэ илгэний хорт хавдрын маань үндсэн гол шалтгаан бол одоо энэ илгэний Б, С вирусын халдвар байгаа байхгүй. Тэгэхээр С вирусын халдварыг яагаад ингээд эмчлэх боломжтой гэд ингээд өндөр ач холбогдол өгч ажиллаад байгаа юм бэ гэхээр С вирусын халдварыг маань эмчлэх бүрэн боломжтой болсон. За тэр нөгөө Харуны гэдэг юм маань нээцнэрээ С вирус гэдэг имийг одоо вирусын халдварыг бол 3-аас 6 сарын дотор эмчилгээ явуулгаад үндсэндээ 6 сарын дотор бол ингээд бүрэн эмчлэх боломжтой болчиход байна. Тийм эмчилгээний үр дүн бол 99%-тай гэж гарсан байгаа. Гэтэл Б вирус маань болохоор одоогийн байдлаар одоо бүрэн эмчлэгдэх боломжгүй. Нэгэнтээ хүрсэн бол бүрэн эмчлэгдэх боломжгүй. Гэхдээ хүрээгүй байгаа бол вакцин уух
хийлгчих юм бол бүрэн хамгаалах боломжтой. Уцаас сэргийлэх боломжтой гэсэн. Боломжтой тийм. Тэгэхээр ЦБ вирусын хоёрын халдвар бол дамжих зам найдлах. Мөн нөгөө элгэнд үзүүлэх нөлөө цаашдын одоо эмгэг зам хүрх одоо юу гэх хүндрэлүүд найдлах боловч С вирус бол халдвараас сэргийлэхээс өөр одоо арга байхгүй. Вакцин хийх боломжгүй, вакцин гараагүй. Тэгсэн мөртлөө бүрэн эдгэрдэг. Б нь болохоор вакцинтай тэгсэн мөртлөө одоогийн байдлаар бүрэн эдгдэг эмчилгээ нь бол гарч амжаагүй байгаа. Ийм хоёр ялгаатай юм байна. За энэ хоёр дээр маань дээрэс нь нэмээд юу гэж байна? Дельта вирус гэж бас вирус байгаа. За энэ дельта вирус бол дангаараа ерөөсөө халддаггүй. С болон Б2 вирусын аль нэгийг заавал дагарч хасарч нөгөө халдвараа хүндрүүлж улам одоо эмгэг замыг хурцсаж үүдэг ийм вирус байна. Гэрлээ шаардлагач нь сандгүй. Тэр нь бодож сууж. За багтаа хамгийн сүүлд за БЦ вирусыг илрүүлэхэд бол цусны шинжилгээгээр гараад ирнэ тийм. Сүүл шинжилгээгд вирус үзүүлсэн үү? Үзүүлж амжаагүй харин үзүүлэх ёстой юу гэдэг асуух гэдэг. Нөгөө нэг энэ сая хэллээ шүү дээ. Ингээд үүссэн нянтай болсноос хойш халдвар авснаас хойш нэг 15 20 орчим жилийн дараа нөгөө илгэний хатвар гэх ингээд асуудал. Одоо хамгийн сайн мэдээ илгэний цирроз гэж ярьдаг. Тэгэхээр илгэний хатвар тэр илгэний циррозтой болж байгаа хүмүүсийн дундаж наслал ер нь ямар хөө шүү. Одоо Монголд. Одоогийн мэдээ. За яг одоо энэ судалгаа хийсэн юм байна. Ингээ хүмүүсийн дунд ажиглаад үзэхээр эрэгтэй хүмүүсээсээ эмэгтэй хүн нь 1.8 дахин буюу бараг 2 дахин илүү өвчлсөн байдаг юм байна. Эмэгтэй. Тэгээ насжилтаас харахад бол 40-оос дээш насныханд илүү их тохиолдог. За энэ бол бас их учир шалтгаантай. За би энийг нэг юм тайлбарсныхаа дараа тайлбарлаад хэлье. Яагаад энэ насны ангиллаар өөр байгаа даа тий. За бид нар яагаад нөгөө шарлсан гэдгийг мэддэггүй юм бэ? Илгэний БЦ вирусын халдвар авсан гэдгийг яагаад мэдэхгүй хүмүүс ийм олон жил тгээ явцдгийг яагаад олон жилийн дараа үр дүнгийн одоо үр нөлөөг нь мэдрээд байгаа юм бэ гэхээр вирус буюу нөгөө бохирын шар маань бол тэр дараа ингээд цочмог илрээд хүмүүстэй мэдэгдчихэж штэ тэгээ эмчлэгдэж байна. Гэтэл Б болон С вирусын халдвар бол одоо анх илрэх шинж тэмдгийн тийм цочмог биш. Одоо зөвөр л одоо хүмүүс халдвар авсныхаа дараа өөр халдвар авснаа мэддэггүй. Яагаад тэгэхээр ерөөсөө үндсэндээ нэг ядрах суулдах, хоолн дургу болох, за тэгээд бөөлжих суулгах гэх мэтчлэн тийм ерөнхий шинж тэмдгээр илрээд өнгөрчдөг. Бүдэг илэрдэг гэх юм одоо тийм өвөрмөц шинж бүр айхтар ингээд цочмогоор пампаг гэдээ илрээд энэ яг энэ тийм болчлоо гэдэг юм байна. Ихэнх нь бол тэгэж одоо эхний шинж тэмдэг тэгэж илэрдэг. Гэтэл бид нар бол нөгөө өдөр тутмын ажил, стресс, таниад том уу тэгээ юу ч гэж хамаагүй бодол өнгөрч штэ тэр чинь тий БЦ-ийн халдвар авчлаа гэж бодохгүй байх нь. За тэгээд өнгөрчдөг. Бүр маш их цочмог буюу ингээд хүндрэлтэй байдлаар илэрж байгаа тохиолдолд нөгөө нэг нүд шаарлах, шээсний өнгө бараан болох, баас цагаан өнгөтэй болох гэсэн шинжүүд нь маш хурд цочмог илэрж байгаа тохиолдолд илэрдэг. Тэгэхээр бид нар нөгөө яг энэ шинжээг нь шаарлаа гэж ойлгодог учраас шарын халдвар буюу вирусын халдвар авснаа мэдэхгүйгээр өнгөрөөд ийм удаан хугацаанд тээж авдаг байна. За тэгвэл бид нар энийг яаж илрүүлэх боломжтой юм? Илрүүлэхэд бол ердөө одоо лабораторид очоод Б болон С вирусын эсрэг төрөгчийн антитилийг тодорхойлох шинжилгээ гэдэг. Одоо нэг ясандаа бид нар их цус авахгүй. Жахан цус аваад нөгөө тестэн дээрээ тусаагаал үзчихнэ. Инхээр нөгөө одоо нөгөө жирэмсний тесттэй адилхан шүү дээ. Яг адилхан юм юугаар ингээл гараад ирнэ гэсэн үг. Энэ бол гэхдээ анхан шатны онцлогоо. Энэ анхан шатны онцлогоо бол С болон Б вирусын халдварт өртөжсэн байна гэдгийг тодорхойлно. Одоо яг өртөжсэн байна гэдгийг тодорхойлно. Тэгвэл энэний дараагийн шатанд ямар шинжилгээ хийх вэ тий? Яг эм уухад ямар хүн шинжилгээ одоо ямар шинжилгээ хийх ёстой гэхээр энэ нөгөө байна байхгүй гэдгийг чинь цаана яг хэд байна вэ? Энэ яг идэвхтэй байна уугүй юу гэдгийг үздэг вирус тоолуулах, вирусын ачаал тоолуулах шинжилгээ даа. Энийг хийсний дараагаар хүн яг С вирусын халдвартай байна уугүйг нь оншилдог. Тэрнээс биш одоо бид нар ингэдэг юм байна л да. Энэ Б бол ялангуяа С вирусын халдвар бол халдвар авсныхаа дараагаар тэр хүн өөрөө ямар ч юу ч мэдэхгүйгээр явж байгаа л хүрчдэг. Аяндаа тэгээд нэг дархлааны байдлаас нь хамаарат нэг 20 орчим хувь нь бол аяндаа өөрөө идэгэрчдэг. Ямар ч идэвхжлгүй. Тэгтээ тэр хүн энэ хүн С вирусын халдварт өртөжсэн гэсэн дурсамж нь бол тэр хүндээ үлдсэн байдаг тийм. Одоо бид нар жишээлбэл яадаг ш та одоо ингээд тэр хүнтэй тэдэн онд бид нар тэгж танилцчихсэн гэдгээ бас тодорхой хэмжээгээр сандаг тийм. Тэрэн шиг дурсамж нь үлдчихдэг. Энэ зөвхөн дурсамжч байсан гэсэн одоо анхан шатны шинжилгээнд байна гэж онцлогдно. Нөгөө яг цаана өсөж үржээд явж исэн ч гэсэн байна гэж онцлогдох юм байна. Тэгэхээр энийг ялгаж салахын тулд вирусын ачаал тоолох шинжилгээ гэж юмд хамрагдчихэж яг би энэ С вирусын халдвар надад идэвхтэй байна гэдэг нь онцлогддог байна.
яагаад энийг за C вирус ер нь ийм л юм байна. Бид нар ингээд тоохгүй л яваад байгаа юм. Тэгэл явж байгаа нэг бүр одоо нэг элний хатуурл болоод хүндрээ дэмжлэгт очиод ингэснийхаа дараа л нөгөө арга хэмжээ ахуулдаг, өөрсдөө мэддэг. Ингээ явахаар нөгөө бид нар байнга л яриад байдаг монголчууд нөгөө урдсан сэргийлт гэдэг юм хамгийн чухал юм байна. Өгд нөгөө цэснэлэрнгүү ингээ шинжилгээ өгч яваад өгдөг. Магадгүй сая сүүл нөгөө нэг солонгос руу ч юм уу гадагшаа хүмүүс гэрээгээр явах юм хүмүүстээр агих гарч ирсэн байхгүй. Вирустэй хүмүүсийг бол тийш гэрээгээр явуулахгүй гэжсэн байгаа тий. Тэгэл ингээ яваад тэгэхээр тэрийг яах вэ гэл ингээл хүмүүс бужигнаад гисэн байхгүй. Тэгээд за сүүлийн үед бол за миний эргэн тойронд бол байна. Ялангуяа миний мэдж байгаа айгүй бол залуучууд за 30 гаруй насны 33 4-тэй залуучууд маань маш их религний хатуур религний циррозтой болоод ирлээ. 33 4-тэй залуучууд л байгаа шүү дээ. Религний циррозтой. Энийг ягаад тоглоом шоглоомор биш ярьжсэн байхгүй. Тэр юу гэж ярьжсэн гэхээр яг 90-ад оны үе яг ингээд нөгөө залуучууд маань нөгөө шприцний шар гэдэг юм чи айгүй байна. Тэ? Тэгээ тэрнээс бол вирус аваад нөгөө вирус нь идэхгүй явж байгаа. Одоо яг религний хугацаа илгэний цирроос яг сайн хэлсэн шүү дээ 15-аас 20 жил гэж ярьж байгаа. Нэг удаагийн тариур гэж байгаагүй нэг баахан юм шилийг тогтдог үгүй тий. Тэгээ одоо тэр чинь одоо гарч ирээд байгаа байхгүй юу? 15-аас 20 жил гэдэг маань нэг юм цикл нь ерөнхийдөө бас болчиход байна гэсэн үг байхгүй юу? Тийм. Энэ дээр яг одоо нэг тайлбарлаад ийм байгаа. 2005 он хүртэл бид нэг удаагийн тариурыг одоо заавал хэрэглэх ёстой гэсэн тийм яг зарчимгүйгээр байсан байна. Тийм орой хүртэл байлгүй. Тийм. Яг 2005 он эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар одоо эмнэлэгт болвол нэг удаагийн зүү тариурыг зайлшгүй хэрэглэнэ гэсэн одоо тогтоол шийдвэр тушаал гарсан байна. Ингэжээж бид нар 2005 оноос хойш бол ингээд нэг удаагийн зүү тариурыг заавал хэрэглэх ёстой гэсэн юм шийдвэрт хүрсэн байна. Тэрнээс өмнө бол нэг удаагийн тариур гэж байсан боловч яг ингээд хуульчилж заагаагүйсэн байна. За 2005 он тий. Тэрнээс бүр 2000 он хүртэл за 95 он хүртэл бид нар бол нөгөө шприцээ боцолгож хэрэглэдэгсэн. Хөдөө орон нутагт бол бас сүүлүүд байсан. Гэхдээ одоо ч арай байхгүй. Одоо ч арай байхгүй. Тэгэхээр тэр хүртэл бол нөгөө нэг удаагийн тариур авцсан байлаа ч гэсэн тий нөгөө хүмүүс чи юмаа хэмнэ. За зүгээс солиод хий чи мичи энэ төр гэд гих мэтчлэнгээр хэрэгэлдэг байсан юм. За гэтэл бид нарыг нөгөө жоохон байхад айл болгонд байдаг байсан нөгөө боцлогдаг шилэн шприц маань тий. Одоо үнэр нь та нар санагдчихж байгаа юм тий. Ингээд билетэн дээр боцлгаал тий. Гэтэл тэр маань бол олон хүний амь аварсан. Маш олон хүний амь аварсан боловч олон хүнд энийг одоо бас ингээд энэ С болон Б вирусын халдвар өөр юу ч байгаа нэ олон юм тараасан байгаа. За тэгэхээр бас мөн ийм шалтгаан байдаг юм байна. Монгол улсад бол анх 52 онд вирус гепатит гэж юмыг оншилдог болсон юм байна. За тэгээ 86 оноос бол Б вирус гэдэг юмыг оншилдог болсон юм байна. 92 онд бол С вирусын халдвар гэж юмыг одоо ингээд үздэг болсон юм байна л та. С вирусын халдвар ч ер нь бас сүүлд нь илэрсэн шүү дээ. За тэгээд тэр С вирусын халдвар гэдгийг 92 онд хүртэл онцлохоос өмнө бол донорынхоо цуснд нөгөө бүлгийг үзээд Б вирусын халдвар байна уу гэдгийг үзэл тэр хоёр байхгүй бол тэгэл хүмүүст цус илэрдэг байсан. Гэтэл 93 онд нөгөө бүх доноруудынхаа цуснд шинжилгээ хийж үзэхэд одоо доноруудын маань 40 орчим хувь нь С вирусын халдвартай байсан байхгүй. Тэгэхээр бид нар бас нөгөө цусыг хийлгдэг байсан шүү дээ дээр үчин тий. Тэгэхээр тэр цусаараа бас тархаацсан байх нь нөгөө нэг удаагийн бус боцлогдог шприцээрээ бас тараасан байх нь. За тэгвэл 2005 он буюу за 2000 оноос хойш одоо С вирусын халдвар гэдэг юмыг мэдснээс хойш төрсөн хүүхдэд бол бас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэгдсэн. Тийм учраас С вирусын халдварын насжилт бол ихэвчлэн 30-аас дээш насныхан тохиолдож байгаа хгүй. Гэтэл шин залуу үеийнхэнд бас илрээд байна тийм үү. Энэ шин залуу үеийнхэн маань ер нь бол эндээ холбогдуулаад ямар замаар дамждгийг тэрийг нь бас хэдүүлээ ярьчих тийм ээ. За мэдээж ойлгомжтой шприцээр тарчлаа. За цусан бүтээгдэхүүнээр дамжих тийм ээ. Дээрээс нь цусан бүтээгдэхүүнээр бохирлогдсон энэ багаж төхөөрөмжж байгаа хгүй. Тэгэхээр энэ нь бол арьс салстыг нэвтэлж орсон тодорхой хэмжээний одоо шарах шалбархаа үүсгэж байгаа ажилбарууд гэсэн. Тэгэхээр энэ дээр мис засал орж болж байгаа. За тэгэхээр шивээс үйж болно. За тий шивээс, за шүдний имлэг. За дээрэс нэмээд одоо энэ эрсдлийг нэмэгдүүлж байгаа нэг гоо сайхны бичил мис ажилбарууд байна. Чих цоолгож орж. Чих цоолгох, давхраа их нөгөө хөмсөг сормоос бүгд орох юм байна. За бүр бас одоо бүр ноцтой бас нэг юм хэлээхэд яг энэ бол энэ замаар тархах зам нь бас яг харьцангуй бага боловч эрсдлийг үүсгэж байгаа нэг хүчин зүйл бас ордог. Одоо бидний нөгөө баг өдөр тутамдаа хийлгдэг нөгөө хумсны маникюр гэдэг байгаа шүү дээ тий. Тэр ажилбар чинь бас тодорхой хэмжээгээр нөгөө арьс сарстыг эмцээж идэг учраас бас дамжих боломжтой байна. Нөгөө хумсны магцахын аваад ингэхээр тэгэхээр нөгөө багж тэгэхээр ер нь бол өөртөө урьдчилан хэрэглэх хэрэгтэй юм. Одоо бүх юм бидний гарт байгаа байхгүй юу? Энэ 2020 он хүртэл бол
улс их орон засгийн газрын зүгээс бол одоо ингээд одоо юу гэх юм улс төрийн таатаа нөхцөл байдлыг чинь бол ингээд бүрдүүлээд өгөө. Хэрвээ та нар ингээ өөрөө өөрснийгөө урьдчилан сэргийлээд хамгаалж чадах юм бол цаашдаа бол энэ өвчний голомт таслан зогсогдно. Энэ өвчнийг тусцсан 80 хүмүүсийн 80 орчим хувь нь өөрийгөө ийм халдвартай гэдгийг мэдэхгүйгээр халдвараа тараагаад яваад байдаг. Жишээлбэл бид нар одоо багжаасан ариутгах түвшүүдний эмнэлэгт юм уу шивээсний газар очлоо тийм ээ. Тэгэхэд бидний урталт ямар хүнээр хийлгэж исэн тэр хүмүүс маань ямар ч байсан байж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө халдварчин бас тараал явах боломжтой байхгүй. Тэгэхээр одоо хувь хүн бид бүгд тэр өөрснөө өөрийгөө хамгаалаад сурчих юм бол одоо халдварт өртсөн байгаа хүмүүс маань бол ингээм эмчилгээг хийлгээд эхэлчлээ. Одоо дахиад бид нар өөрсдөө хамгаалаад сурчих юм бол энэ халдвар цаашаа тарахгүй. Өөрсдөө шаардлагатай байх хэрэгтэй юм байна. За тэгэхээр нэгэнд эмчилгээнд эхэлсэн байгаа хүмүүс юунд дээр анхаарах вэ? За эмчилгээ эхэлсэн одоогийн байдлаар Гам барих хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тийм, гам барих хэрэгтэй. За гам гэдгийг яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр ер нь бол элгэний С вирусын эсрэг эм маань вирусыг хоёр талаас нь барьж устгадаг юм байна одоо. Одоо хуучин бол одоо жишээлбэл антибиотик болов шүү дээ. Бактерийнхаа эсийн хананд ч юм уу юунд ч ял нэг юмд нь очиод үйлчлээд бактерийнхаа устгахчихж байгаа тийм үү. Гэтэл бактери вирус хоёр ч асар их ялгаатай. Вирус бол өөрөө баг нөгөө барих юмгүй маш асар жижигхэн бактеритай ч харьцуулахааргүй жижигхэн бүтэц учраас тэрний эмчилгээ гаргахад маш их цаг хугацаа шаардлагатай. Тэгээ өндөр өртөгтэй байдаг. Тэгэхээр ингээд гаргаад авсан эмчилгээ маань бол вирусыг нэг нь бол ингээд бүтцийн нэг уургийг нийлэгжүүлэхийн зогсоогоод нөгөөх нь болохоор хоёр нийлсэн хос утсгийн хооронд нь хослохоос сэргийлээд ингээд зогсоод өгч. Ингээд хоёр талаас нь вирусын өсөлтийг зогсоод өгч байгаа. Тэгэхээр элгэний С вирусын эсрэг эм ууж байгаа хүмүүс маань нэг талдаа бол одоо вирус эм хоёрын хооронд тулаан болж байгаа ш. Гэтэл элэг маань тулааны талбар болж байгаа. Тэгэхээр энэ тулааны талбар болцсон байж байгаа элгээ ачаал өгөхгүйгээр одоо гамнаад томотоо гараа. Тэртээ тэргүй одоо нөгөө дайн тулаан болж байгаа тулааны талбар болцсон байгаа элгэндээ ачаал өгөхгүй байх талаас нь л ингээд гам барих буюу эмчилгээний дэглэм гэж юм байна. За нэгдүгээр эмчилгээ ууж байгаа хүмүүс маань бол элгэнд ачаал өгөхгүй хоол хүнс сэргийлэх ёстой. За элгэнд ачаал өгөхгүй хоол хүнсийг бид нар бараг ер нь бол мэддэг тий. Хайрсан шарсан хоол биш хит эсэглэн биш. За тий халуун наваагүй өнгө бодог бахтай ийм хоол хүнс сэргийлж байгаа. Үндсэн шаардлага нь бол энэ байдаг. За дээрэс нь одоо Монгол уламжлалт буюу Монгол төвд ямар ч гэдэг тийм эм тангууд гэдэг шүү дээ. Тийм тангууд гэдэг. Тэр танг бол хэрэгэлдэггүй. За мөн ургамлын гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн одоо бид нар хэлдэг нэг сүлжээний бүтээгдэхүүн гэдэг. Тэрийг бол яг энийг юм ууж байгаа тохиолдолд бол ууж хэрэглэхгүй. За идэж явах юмны тухайд бол энэ мөн хит хэсэглэн тараг айраг бас хэрэглэхгүй. Өнгөтэй нөгөө газ давндаа тийм юм бол хэрэглэхгүй. Ер нь ирүүл байх. Тийм манай хүмүүс бол бас энэ дэлмээ бас их сайн мэдэж айгүй бас эмчилгээг их одоо ач холбогдол өгж ууж байгаа юм ээ. За тэгээ эмээ бол хамгийн гол нь тогтмол цагт уух хэвээр. Тогтмол цагт яагаад ууж байгаа юм гэхээр энэ эм маань хоёр найрлагатай. Нэг найрлага нь бол уугаад уусны дараа 1 цаг орчим болоод би шингэждэг. Нөгөө найрлага нь бол 5 цаг орчим болж иж биеийн шингэдэг. Ингээд энэ хоёр маань биеийн шингээд элгэнд очиод үйлчлэгээ үзүүлэх хүртлээр бол дунджаар нь 3 цаг орчим зарцуулагдах нь тий. Тэгэхээр гэтэл энэний нэг найрлага нь бол хоногт зөвхөн 1 удаа уугаал яг тааруулсан тунтай байдаг. Хэрвээ тун ойртох юм бол бас нөгөө хуримтлал үүсгээд элгэндээ бас өөртөө ачаал өгөх юутай байдаг. Учраас яг тогтмол цагт л уух хэрэгтэй байдаг. За тэгэхээр мэдээж шинэ 7 оны эхний өдөр өглөө хүрэлцээрж маш сонирхолтой мэдээлэл хүргэсэн Аз Фарм эмчилгээгч тий хуландаа маш их баярлалаа. Тэгээд Илэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөр маань хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн илгээ маш сайн хамгаалаарай. Тэгэхээр таны илэг БЦ вирусгүй эрүүл байх эсэх нь зөвхөн танаас 100% шалтгааллах юм байна. Тэгэхээр алхам бүртээ өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрийнхөө илгийг хамгаалахын төлөө хичээцгээе. За тэгээд та бүхэн илгийнхаа С вирусын шинжилгээгээ өгөөд тэгэхээр С вирустай байгаа бол тэр нь идэвхтэй байгаа бол энийг эмчлүүлээрээ ямар ч эмчлүүлж болох юм байна. Энэ бол эдгэрдэг зүйл юм байна шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр та 15 жилийн дараа 20 жилийн дараа хүндрэл гарахгүйгээр одоо яг байгаад эмчлүүлээд аваарай гэж хүсье. Тэгээд тань очиж шинжилгээгээ өгөө, шинжилгээ өгөө гэж хэлмээр. За тэгээд хоолндоо маш баярлалаа. Амжилт хүсье.